Сайн байцгаана уу? Та бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр далайн эрэг дээр бас бие шараад, усан цайхан сэлээд амраад байж байна. Өнөөдөр бас бид бол бурханлаг оршихуй гэдэг сургалтын маань 1 сарын маань 4 дахь хичээл маань орсон байгаа. Тэгээд өнөөдрөөр бид нар эхнийхээ сарынхаа хичээлийг дуусгасан байгаа. Тэгээ 9 сараас эхлээд бүгдээрээ 2 дахь сарынхаа хичээлийг эхэлнэ. За өчигдөр болвол 7 сарын 7 буюу маш хүчирхэг гайхалтай өдөр болж өнгөрсөн. За ер нь бол сар болгоны одоо 1 сарын 1, 1 сарын 10, 1 сарын 11, 2 сарын 2, 2 сарын 20, 3 сарын 3 гэл тийм ээ 4 сарын 4, 5 сарын 5, 6 сарын 6, 7 сарын 7, 8 сарын 8, 9 сарын 9, 10 сарын 10, 11 сарын 11, 12 сарын 12, 12 сарын 21 гэх энэ өдрүүд бол маш чухал өдрүүд байдаг. За энэ өдрүүдэд бол ер нь бол энэ өндөр хэмжээний энергиуд болол нээлттэй байж байдаг байгаа даа. За тийм болохоор өчигдөр бол 7 сарын 7 гэдэг гайхалтай өдөр болсон байгаа. Өнөөдөр бол одоо ингээд 7 сарын 8 байна. Миний бичлэг хийж байгаа өдөр бол. За тэгэхээр өчигдөр 7 сарын 7-нд маань бодвол энэ одоо портал буюу энэ дээд энергийн хаалга, үүд хаалгууд ингээд 3D хэмжээст үүд хаалгаа нэгдсэн байсан өдөр байгаа. За энэ портал маань бол нэгтгэхээс 3 хоногийн өмнө эсвэл 3 хоногийн өмнө болоод 3 хоногийн дараа энэ хаалга маань бас нээлттэй байждаг байгаа. Энэ үүд одоо өндөр хэмжээний энергийн үүд хаалга маань. За энэ өдрүүдэд энэ одоо портал хаалгууд маань одоо нээлттэй байгаа үеүүдэд бол бидний энерги хэр байгаагаас шалтгаалаад ямар хуу төвшөнд байгаагаас шалтгаалаад одоо ямар сэтгэл зүй, ямар энергитэй байгаагаас шалтгаалаад бид нар одоо дараагийн сард болоод дараагийн 7 хоногийнхаа энерги ингээд кодлж байдаг байгаа. За баг бас бүр дараагийнхаа жилүүдийг хүртэл. Тэгэхээр энэ тоонууд, энэ өдрүүд болол биднэрт бас маш их хүчтэйгээр нөлөөлж байдаг. Өчигдрийн ер нь бол 7 сарын 7 гэдэг тоо бол бас маш их хүчирхэг тоо байгаад байдаг. Тэ одоо тооны зурхай, тоог судалдаг хүмүүсд бол мэдж байгаа. Маш тийм сүнслэг хүчирхэг тоо байдаг. Одоо юм болгоно л одоо 7 байна шүү дээ, тийм ээ. 7 өдөр 7 од гэл тийм ээ. 7 хүрд гэл тийм ээ. Тэгэхээр ер нь энэ 7-гийн тоо гэдэг маань бол маш хүчирхэг, утга учиртай тоо байдаг. Тэгээд ер нь бол миний хувьд ч гэсэн ер нь сүүлийн хэдэн жилийн 7 сарын 7-ны өдрийг болоод ажиглаад ер нь бол миний хувьд бол маш их хүчирхэг өдөр байдаг. Өчигдөр маань ч гэсэн бас тэгж өнгөрсөн. Тэр энерги нь бол за өнөөдөр ч гэсэн мэдээж хэрэг болвол энэ 7-гийн тоотой юм маань бол нээлттэй байгаа даа. За тийм болохоор иймэрхүү чухал өдрүүдэд маань болоод бид нар болол уг нь сэтгэл хөдлөлөө бариад болж өгөх юм бол гоё тийм тайван, эерэг энергиэр дүүрэн байвал маш сайн байгаад байдаг. Ялангуяа нэг одоо энэ өндөр энергийн үүд хаалгаг нээлтсэн байдаг учраас бид нар ирээдүгөө кодлж байдаг болохоор энэ өдрүүдэд болж өгөх юм бол бид нар өөрсдөө маш их тийм анхааралтай байж явах хэрэгтэй. Болж өгөх юм бол нэг хил ам хийхгүй, тэмээхүү амтай ам зөрөөхгүй, сөрөг муу зүйлийг бусдад хийхгүй байх, муу санахгүй байх гэд тийм ээ. За тэгээд бас яг хүсэж байгаа сайхан эерэг зүйлүүд дээрээ л төвлөрөх, амар тайван байдлыг эрхэмлэх тийм ээ. За болж өгөх юм бол гоё байгальтайгаа ойрхон байх. Яагаад гэвэл одоо иймэрхүү өндөр нөгөө
Иймэрхүү өдрүүдэд ерөнхийдөө бол манай нарнаас өндөр хэмжээсүүдээс маш өндөр энергиуд орж ирж байдаг. Манай дэлхий рүү болоод одоо дэлхий рүү орж ирж байна гэдэг чинь бол дэлхий дээр амьдарч байгаа амьтад болон хүмүүс ургамал гэд бүх байгаа зүйлүүд бол маш хүчирхээгээр нөлөөлж байдаг. За тийм болохоор иймэрхүү ялангуяа өдрүүдэд хүмүүсүүд маань одоо янз бүрийн одоо сэтгэл хөдлөлийг мэдрэх үеуд байдаг. Тийм ээ, зарим нь бол ингээд маш олон жил өөрөөсөө зугтаж ирсэн хүмүүсүүд болол ингээд маш олон одоо мэдрэхийг хүсэхгүй байгаад тэр мэдрэмжүүдээ бүр далд нуугаад хийгээд ингээд тэр мэдрэмжүүдээсээ зугтаж ясан, тэр дурсамжуудаас зугтаж ясан зүйлүүд нь ингээд сидэрч гарч ирэх бас тохиолдлууд маш их өндөр байдаг. За яагаад ингэж байна вэ гэх юм бол биднийг одоо тэр нүүр тулахыг хүсэхгүй байгаа зүйлүүдтэйгээ нүүр тулаач тийм ээ. Одоо сөрөг дурсамж одоо сөрөг сэтгэл хөдлөлүүд байгаа хин нэгнийг уучлаагүй байгаа, хин нэг нь буруу санаад яваад байдаг, муу санаад яваад байдаг, үзий ядаад байдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү үйлдэлүүдээ одоо засаач ч юм уу тийм ээ. Одоо иймэрхүү өдрүүдээр бол биднэрт одоо энэ хүнд зүйлүүдтэй тулгаруулахын тулд ингээд хүчээр одоо баг жоохон шатдаг байхгүй тийм энэ өндөр энерги энэ асуудлуудаа шийдэхээс нааш цаашаа явж чадахгүй шүү гэдгийг уг нь биднэрт ойлгох гад байдаг. Тэгээ яхаа бид нар ихэнх хүмүүсүүдэд маань болохоор энэ нэгөө мэдлэг нь байдгүй болохоор ингээд сэтгэл нь тавгуудаад авчуудаад хэцүү байдал руу ороод ахлаараа ингээд бүр цогтгаал тийм ээ энэ мэдрэмжүүдээ бүр дарчих гал үзэл тэгэл нөгөө дандаа буруу юм руугаа явж ордог ч юм уу тийм ээ хүнд мэдрэмжүүд төрж орж ирэхээр хүмүүсүүд яадаг вэ гэвчлээ улам илүү дуу чимээтэй газрууд руу явдаг тийм ээ улам л олон хүмүүсүүдтэй хүрээлүүлэн байж одоо тэр мэдрэмжүүдээ бүр дарахыг хичээгээд сонсохгүй мэдрэхгүй байхыг хичээгээд байгаа байхгүй тийм ээ. За тэгээ бүр цаашлаад нөгөө алкогол руу явж орно. Эсвэл зарим нь хитрхи их иддэг ч юм уу, тийм ээ. Хитрхи их одоо чихэрлэг юм иддэг ч юм уу гэд ингээд нөгөө хүн нөгөө балансаа алдаад ирж байгаа байхгүй тийм ээ. За тэгээс үүлдээ бүр одоо нөгөө нэг хэрэгжилж болохгүй зүйлүүд рүүгээ яваад орчдөг. Одоо муу зуршлууд руугаа яваад ороод идэг тийм ээ. За ийм аргаар бол хүмүүсүүд маань энэ зүйлүүдээс салж чадахгүй. Тийм ээ. Та нар одоо ийм хүнд мэдрэмжүүдээс салахын тулд сөрөг зүйлүүдийг хэрэглэн байж өөрийнхөө энэ мэдрэмжүүдэд дарна гэж ойлгож бодож санаж байгаа бол буруу. Тэгдэггүй байгаа. Хүн яг өөртөө нуур тулах, өөрийнхөө үнэхээр нөгөөс одоо сүүдэртэйгээ нүүр тулж байж, сул талуудтайгаа нүүр тулж байж за тэгээ тэрийг үнэхээр ухамсарлаж ойлгож аваад яагаад ийм мэдрэмжүүд надад орж ирээд байна вэ гэдгээ ингэж ойлгож ухаарч өөртөө уучраа олж иж цаашаа явна уу гэхээс биш янз бүрийн мансууруулах бодисуудаа хэрэглэн байж энэ мэдрэмжүүдэд дарна гэж бодож байгаа бол за тэгээ өөрийгөө л хуурж байгааг нь шинж. За мэдээж хэрэг маш олон хүмүүсүүд бол үнэтэй нүүр тулах зориг байдаггүй. Тийм энэ бодол угаасаа зориггүй хүмүүсүүд энэ л алхам байхгүй тийм ээ. Хариуцлагагүй бас хүмүүсүүд алхам байгаад байдаг. Тэгээ яг хоо ийм жишээнүүд бол маш олон тод байгаа шүү дээ. Маш олон л хүмүүсүүд одоо энэ тэндгүүл маш аз жаргалгүй хүмүүсүүд л ер нь иймэрхүү зүйлүүд рүү явж ордог. Хитэх алкогол уудаг, тамхи татдаг, хар мансууруулах бодисуудыг хэрэгжилж гин гэдэг чинь бол тэр хүмүүсүүд үнэхээр ямар их аз жаргалгүй байгааг харуулж байдаг тод жишээ. Дуу чимээтэй их газар руу явж орж ийн гээл одоо шоудж ийн гээл тийм ээ. Тийшээ ч юм бодоод тэгэж үнэхээр дотроос аз жаргалыг мэдрээд гэрэлтээд ингээ сайхан явж байгаа хүмүүсүүд тийм газраас зогтно гэхээс тийшээд бол тэгэж явж ордоггүй байгаад байгаа. Харин ч бүр эсэргээрээ тэнд ингээ сөрөг энергиуд байгаад байгаа, энерги нь тохирохгүй байгаад байгаа гэдгийг мэддэг болохоор тиймэрхүү газруудаас бол аль болох холуур л явж байдаг байгаад байгаа. За тэгээд тийм болохоор та нартай энэ бас мэдээллийг хүргэх гэсэн тийм ээ одоо 7 сарын 7 ингээ өчигдөр маань өнгөрчлөө эх сард бол 8 сарын 8-нд маань бас хүчрхэг бас портал хаалга маань нэгдэх болно. Тийм болохоор 8-ын тооч гэсэн бас маш хүчрхэг тоонуудын тоонд ордог. Тийм болохоор одоо хязгааргүй их
бэлэгдлийг илэрхийлдэг шүү дээ 8-ын тооч нь тийм ээ. За тийм болохоор энэ 8 сарын 8-нд маань бас энэ портал нээлттэй байдаг болохоор та нар маань энэ гоё портлыг ашиглаад гоё бясалгалаа хийж өгч болно, гоё тайвширж өгч болно тийм ээ. Яг хүсэж байгаа зүйлүүдээ эрэг сайхан зүйлүүдээр төвлөрөх хэрэгтэй тийм ээ. Аль болох болж өгөөд гоё өөрийгөө сонсох, өөрийнхөө дээд биеийг мэдрэх гэж хичээвэл энэ өдрүүдэд маш биднэрт сайн байгаад байдаг шүү тийм ээ. За тэгээд өнөөдөр бас нэг өөр чухал сэдвийн талаар та нартайгаа ярих гэсэн юм аа. Бас энийг хэлэхгүй бас байж болохгүй санагдаад байгаа. За ээж алгүрээ За өнөөдөр би юуны талаар ярих гэсэн бэ гэх юм бол өнөөдөр би энэ далайн эрэг дээр хүүтэйгээ манай угийн нөгөө өвлцооныхаа амралт нь эхэлчихсэн. Тийм болохоор сайхан амраад усан цэлээд хүүтэйгээ бас гоё цагийг өнгөрөөж байгаа ойрд. Тэгээ сайхан наранд бие шараад хоёр сайхан гоё бор амтнд бор хүмүүст болцсон сууж байна. Тэгээд гадаа их цагийг өнгөрөөхийг хичээж байгаа. Дотор өнгөрөхөөсөө илүү. Тэ энд манаас гадаа байгальтайгаа сайхан ойрхон цаг агаар маш сайхан байгаад байгаа болохоор болж л өгөө сайхан гадаа л байж яхахыг хичээж байгаа. Тэгээд Азууд манай бор арьсыг үдэж чаддаггүй тийм ээ. Би бол өөрөө бор арьсанд их дуртай. Гоё бие шараад ингээд нөгөө нэг аз жаргалын гормоно ядгаруулад тий ингээд наранд ингээд байхаар чинь бид нар чинь маш их гоё өөрт хэрэгтэй байгаа энерги витаминууд авчдаг болохоор бид нар ч улам илүү гоё аз жаргалаар дүүрдэг байгаа. Манай хөөх юм ингээд саад болох гээд анхаарал өртөх гээд байгаа шүү дээ. За тэгээ өнөөдөр болохоор бас нэг ярихыг хүсэж байгаа чухал сэдв маань юу гэх юм бол энэ үр зээлний талаар би та нартайгаа ярих гэсэн юм. За одоо ер нь хүн төрөлхтнийг харах юм бол тийм ээ. За ялангуяа энэ зах зээлийн нийгэм хөгжсөн байгаа орнуудыг үзэхээр харахаар тийм ээ маш олон хүмүүсүүд ерөөсөө үр зээлтэй л явж байна. Тийм ээ өргөө хүн гэж бараг байхгүй юм уу хаашаа юм бэ тийм ээ. Миланко, что мама сейчас пошила тебе? Мама сейчас отвлеклась кончит. Вообще кохание? Прошаче. За тэгээд тийм болохоор ингээд нөгөө ялангуяа нөгөө одоо энэ соёл иргэншил өндөр хөгжсөн газрууд гэж нэрлэдэг байдаг шүү дээ тийм ээ. За тэдний тоонд одоо аль улсууд орж байна? Америк орн, Япон орн, тийм ээ. Франц орн, Солонгос гэл тийм ээ. Ингээд өндөр хөгжилтэй маш олон одоо орнууд байгаа шүү дээ. Тэд нар болохоор өөрсдөө одоо маш их соёлтой, өндөр хөгжилтэй улс орнууд гэж их нэрлэдэг тийм ээ. За яг тэгээ энэ дэлхийд маань болохоор бүх зүйлүүд маань ингээд нөгөө байр суурь сольчихсон тийм ээ. Өндөр хөгжилтэй хэрнээсээ өндөр барилгууд баригдсан хэрнээсээ хүн чанар гэж юм доогуур тийм ээ мөнгийг л хэрхэмэлсэн тийм ээ хүнийг одоо үнэлж харж байгаа зүйлүүд нь хэр их эд баялагийг цуглуулж чадсан байгаа эсхийг нь л харж иж хүний одоо үн цэнийг тодорхойлох гэдэг тийм ээ хүнтэй яаж харьцаа шийдэх гэдэг тийм ээ. За энэ маань бол яг жинхэнэ болоод өндөр хөгжил болол биш ээ. Тийм ээ хүн болол өөрийнхөө үнэхээр нөгөө хүм чанар хүн гэдэг төрхөө алдсан байгаагийн шинж байхгүй юу? Тийм ээ. Жинхэнэ хүн байна. Өндөр ухамсартай хүн байна гэдэг чинь бол хүнийг гаднаас нь дүгндэг биш, тийм ээ. Ямар эд материалаар бие хучаад байгаа, ямар эд материалаар одоо ямар машинаар яваад байгаа энэ төр гэдэг тийм ямар байшин савнд амьдраад байгаа гэдэг бол өндөө бол хүнийг бас тэгж үнэлэх үнэлэмж бол биш байхгүй юу?
Тийм ээ. За мэдээж хэрэг яг хүнхээр цэвэр хөдөлмөрөөрөө нийгэмдээ маш олон сайхан зүйлүүдийг хийж бүтээгээд маш их эд баялагт хүрчихсэн байгаа тийм хүмүүсүүд бол үнэхээр бахархмаар. Тийм хүмүүсүүдэд үнэхээр бид нар бол хайрлаж, хүндэлж, дэмжиж яхах нь бол ойлгомжтой зүйл. Тийм ээ? За тийм болохоор бид нар бол хүнийг гаднаас нь хараад бол дүгнэж болохгүй. Ямар хувцсан өссөн байгаад байгаа, тийм ээ? Ямар хөөрхөн үзэсгэлэнтэй залуу бүсгүй байгаад байгаа гэдгээр бол бас нэг сүртэй дүгнээд авах шаардлага байхгүй ерөөсөн. Гол нь энэ бие дотор нь хин байна вэ? Тийм ээ? Юуны төлөө зорж амьдраад байгаа хүн юм бэ? Юу хийж бүтээгээд байгаа хүн юм бэ? Тийм ээ? Үнэхээр өөртөө шудраг зан чанарыг, зарчимч зан чанарыг зөв хүнийг бүрдүүлж чадсан, зүрх сэтгэлдээ үнэхээр хайрыг тээж чадж байгаа, бусдыг хүндэлж, өрөвдөж дэмжиж чаддаг хүн мөн үү биш үү гэдэг дээр л бид нар одоо анхаарлаа аваачиж хүнийг дүгнэнэ үү гэхээс биш. Хүнийг бол зүгээр энэ байгаа байдлаар нь бол ерөөсөө дүгнэж болохгүй юу одоо эзэмшээд байгаа гэдгээр нь бол нэг сүртэй хүнийг бол дүгнэх шаардлага байхгүй. Тийм ээ? Хүн эд материал, эрх мэдэлд ямар ч аргаар хүрсэн байж байх боломжтой. Ялангуяа энэ одоо 3D матриксийн хэмжээст бодвол ерөөхдөө бол 3D матриксийн хэмжээс үзсэн бол маш их эд баялагт, эрх мэдэлд хүрдэг хүмүүсүүд маань ерөнхийдөө болоод ер нь танилтал, арын алга, тийм ээ? Гэдэг ер нь нэг тийм шудраг бус замаар л хүмүүсүүд маань ер нь энэ байдлуудад хүрдэг. Тийм ээ? За бүх хүмүүсүүдийг бол тийм байдал гэж хэлэхгүй. Гэтэ ерөнхийдөө бол дийлэх хувь маань бол тийм арга замуудаар энэ байдлуудад хүрдэг байгааг одоо хүн болгоо ер нь бол одоо мэдэж байгаа. За тэгээд энэ өндөр одоо хөгжилтэй гэж яриад байгаа хүм төрхөө алдсан нийгмүүдэд болвол хүмүүс одоо хүний нүдэнд сайхан харагдахын тулд тийм ээ сайхан хувцастай, брендийн хувцастай болохын тулд үнэтэй машин унахын тулд тий үнэтэй хаус одоо апартментод амьдрахын тулд бүгд л одоо зээлэр энэ бүхэнд хүрч байна. Тийм ээ? Зээлэр авсан зүйл маань бол зээлээ төлж дуусгаас нааш бол тэр машин байна уу, тэр хаус, байр байна уу, тэр хүнийх биш гэсэн үг байхгүй. Төлж дуусгаас нааш. Тийм ээ? Одоо байрны зээлийг хүмүүсүүд маань бол одоо ингээд 20 30 жилээр авж штэ. Тийм ээ? Тэгэхээр одоо яг тэр байр нь одоо авсан зээлээр авсан байр маань бол одоо 30 жилийн дараа өнөө төлж үнэхээр дууссаны дараа л нөгөө хүний жинхэнэ эзэмшил болно гэхээс биш. Банкнаас бол гарын хэсгөө зураад энэ одоо байрыг ингээд та өнөөдөр авлаа. Зээлээр авлаа гэдэг маань бол тухайн хүний яг эзэмшил болоогүй гэсэн үг. За тэгээд нөгөө энэ өндөр хөгжилтэй гэж яриад байгаа эрдэд байгаа нийгмүүдэд бол ингээд маш их зээл авахыг санд болгодог тийм ээ. За ер нь бол энэ ковид үеэр ч гэсэн энэ нөгөө хүмүүсүүдэд зээл олгох процесс бол маш их өндөр хөгжсөн шүү дээ тийм ээ. Юм л бол одоо утсан дээр одоо танд зээл хэрэгтэй байна уу, зээл хэрэгтэй байна уу, зээлээ аваарай тийм ээ. Зээлийг чинь маш хурдан гаргаж өгнө шүү энэ төр гэл тийм. За мэдээж хэрэг энэ банкны систем гэдэг зүйл бол хүнд бол ямар ч мөнгийг үнэгүй өгдөггүй нь ойлгомжтой. Зээлийг бол үнэгүй өгдөггүй нь ойлгомжтой тийм ээ. Хүү гэдэг зүйл бас байгаа шүү дээ энэ чинь тийм ээ. За яг хөө тэгээд үнэхээр амьдралд нь мөнгө хэрэгтэй байгаа зээл авахаас өөр аргагүй байгаа хүмүүсүүд бас бий. Угаасаа энэ нөгөө мөнгийг шүтсэн энэ нийгэм маань бол хүмүүсүүдийг тэг янз бүрийн аргуудаар байдлуудаар энэ санхүүгийн хэрэгцээг одоод хиймэл хэрэггүй хэрэгцээг ерөөсөө хүмүүсд бүрдүүлж өгдөг тийм ээ. Толгой тархийг нь угаачдаг. Ийм юмгүй бол чи хүн биш ээ гэдээ ойлгуулцдаг тийм. Тэнгүүд нөгөө хүмүүс нь чаавс итгэждэг. Нэрээ тийм байна. Би ч одоо ийм л цүнх барихгүй юм бол ийм л утас барихгүй юм бол ийм л машин унахгүй юм бол ийм л байранд амьдрахгүй юм бол би чи ер нь одоо ингээ хүний тоноос хасагдах гад байгаа юм байна. Тийм болохоор одоо тэр зүйлүүдийг нь ямар ч аргаар хамаагүй би одоо олж авах хэрэгтэй юм байна. Одоо би өнөөдөр бол мөнгөгүй миний хийж байгаа одоо олж байгаа цалин маань энэ бүгдийг авах чадвар байхгүй болохоор одоо хамгийн амархан энгийн арга нь юу байх вэ? Зээл авах л байгаад байгаа шүү дээ тийм ээ. За ингээд нөгөө хүмүүсүүд маань өөрийнхөө чадварт хүрээгүй зүйлсүүдийг өөрийнхөө болгохын тулд одоо өөрийгөө одоо нөгөө зовлонгийн үд хаалга руу чирж оруулж байгаагийн алхмуудыг хийж эхэлдэг. Одоо
одоо зээл авч ийн гэсэн үг. Зарим хүмүүсд үнэхээр өөрт нь хэрэгтэй байгаад байгаа зээлүүдийг авч байгаад одоо яа гэх вэ тийм ээ. Тэгвэл энэ өндөр хөгжилтэй гэдэг байгаа нийгмүүдэд болохоор хүмүүсүүд маань өөртөө хэрэггүй зүйлүүдийг зээл аван байж аваад байгаа байхгүй. Тийм ээ. Одоо зарим хүмүүсд баг үнэтэй брендийн цүнхийг авахын тулд хүртэл зээл авж гин. Одоо iPhone гэдэг одоо үнэтэй утсыг авахын тулд хүртэл зээл авж байна, тийм ээ. За тэгээд машинтай болохын тулд зээл авч байна хүмүүсүүд маань тийм ээ. Одоо тэр үнэхээр тэр үнэтэй утас нь үнэтэй одоо тэр цаг нь байна уу? Брендийнх нь хувцснууд нь байна уу? Цүнхнүүд нь одоо үнэхээр өөрт нь хэрэгтэй юм уу, гүй юм уу ер нь л тийм ээ. Бас ойлгомжгүй тийм ээ. Үнэхээр одоо өмсөх зүйл хувцас олдохгүй болчиход байгаа мó хаашаа тийм ээ. Тэгээд ингээд хүмүүсүүд маань өрнөөс өрний хооронд өөрийгөө ийм нөгөө хүнд байдал руу оруулж байгаа. За энэ үр зээл гэдэг зүйл бол хүнийг энергийн түвшинд маш доор хэмжээнд аваачд байдаг. Үр зээлтэй хүмүүсүүд ер нь бол тэгээд одоо тайван амар амгалан амьдрна гэдэг бол хэцүү үстэй. Тэ? Одоо ажил хийх тэр одоо өрөө дарахаас өөр арга байхгүй гэл тийм ээ. Өрөө дарна ажиллаа хийхгүй бол болохгүй гэл. Тэ ингээд нэг газар ажилд орчдөг. Одоо ажилд орж байна гэдэг чинь өөрийнхөө цаг хугацаа, энерги бүх чадвараа одоо тэр байгууллагт зарж байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За яг хуу тухайн хүмүүс нөгөө тэр ажилдаа хийгээд олж байгаа салин мөнгөө үнэхээр өөрийнхөө одоо амьдрал хэрэгтэй зүйлүүдээ яагаад ингэ болох гээд амьдарч байгаа л яа гэх вэ. Гэтэл одоо маш олон хүмүүсүүд маань ингэ тархиа угаалгачихсан болохоор ингэ хэрэггүй зүйлийг л авахын тулд маш их өр зээл тавьж өөрийгөө ингэ маш их зовоож байгаа байхгүй тийм ээ. Өөр хүмүүстэйгээ сайхан өнгөрөөх цагаа одоо ажил хийж өрөө дарахын тулд одоо ажиллах хэрэгтэй болж байгаа ч юм уу тийм ээ. Ингээд өөрийнхөө амьдралыг зараад яваад байгаа гэсэн үг байхгүй тийм ээ. За тийм болохоор та нартай юу хэлмээр байна вэ гэх юм бол та нар маань хэрэгцээ байхгүй бол одоо энэ нэг банкны болохгүй одоо банкны барьцаанд өөрсдөө аваач өгөхгүй байхыг хичээгээрэй тийм ээ. Одоо энэ тэнгүүл одоо нөгөө маш хурдан зээлийг чинь гаргаж өгнө. Энэ аппликейшнийг татаад аваарай. Ийшээ ингээ хамаг мэдээллүүдээ явуулаад зээл авахыг хичээгээрэй тийм ээ. Энэ банк энэ одоо санхүүгийн газар та нарын зээлийг маш хурдан гаргаж өгнө шүү гэл тийм ээ. Сайхан реклам дээ штэ тий. Тэгтэл нөгөө нэг хүүн хэдий үнэхээр тийм ээ гэдэг том одоо зорилгууд нь цаана нуугтаастай яваад байдаг. Тэр мэдээлэл өгдөг хүмүүст өгдөгөө. Хүмүүсүүдийн боловсролын түвшин ч гэсэн маш доогоор байдаг болохоор маш л хурдан зээл авч ивэл сайхан юм байна гэдэг. Ерөөсөө тэр одоо гэрээ контракттайгаа сайн нарийн танилцдаггүй тийм ээ. Яг хүүн одоо хэд байгаад байгаа. Одоо хэдийг аваад хэд болгож өгөх гээд байгаа гэдэг энэ миний ерөөсөө юу яадаггүй. Сонирхдаггүй. Тэгээ банкных нь ажилчид нь ч гэсэн тэр тодорхой мэдээллүүдийг өгөхгүй шүү дээ. Одоо та ийм л хувийн хүүтэй энийг хэд нуглаж өгнө шүү гэдэг нарийн мэдээлэл нь өгөхгүй шүү дээ, тийм ээ. За тэгээд ингээд хүмүүсүүд маань зээл сайхан авчдаг. Зарим хүмүүсүүдийг бүр гайхаад байдаг байхгүй. Яаж одоо энэ бүр зээл аван байж одоо ингээд жил болгон шинэ утас авахын тулд ч юм уу. Үнэтэй эсвэл брендийн цүнх авах гэж ч юм уу. Эсвэл бол зүгээр машинаа томсох гэж юм гэл тийм ээ. Энэ зүйлүүд чинь бол өөрсдөд чинь ямар ч ашиг авчрахгүй шүү дээ. Хүн яг үнэхээр бизнес хийж одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж зээл авч байгаа бол бас өөр хэрэг тийм ээ. Тэгтэл ямар ч өөрт нь ашиг орлого авчрахгүй зүйлийн төлөө зарим хүмүүсүүд нь бүр ерөөсөө аялах гэж хүртэл зээл авч шүү дээ тийм ээ. Аялах гэж амрах гэж зээл авдаг. Одоо ингэ зээл аван байж ингэж амрах гэж явдаг хүмүүсүүд үнэхээр амарч чаддгийн болов. Одоо чаддаг л хахалта бодвол одоо би л авста зээл аван байж янз бүрийн газар руу ингэж амардаг ч юм уу. Эсвэл нэг гоё хувцас цүнх авч тэрийгээ сайхан ингэж баярлаад бариад явчих. Үнэхээр би чадахгүй. Зээлээр авч байгаа шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн ухамсар энэ нөгөө ямар их өөрийгөө алдсан байгаа, төөрцөн байгаад байна вэ гэдэг бол ингээ харагдаж байгаа байхгүй тийм ээ. Ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө энэ дотоод амар амгалан өөрийгөө зарж байгаа юм шинж байхгүй тийм ээ. Хідэн цүнх цаг юу гэдэг машин, байр савны төлөө өөрийнхөө эрхчлөөг худалдаж байгаа байхгүй тийм ээ. За тэгээд тийм болохоор энэ ер нь өр зээл гэдэг зүйлийг болж л өгвөл та нар маань тавихгүй байвал уг нь та нарт маань өөрсөд чинь сайн байгаад байгаа. Тийм ээ. Хэрэгцээ байхгүй шүү дээ тийм ээ. Үнэхээр чухал хэрэгцээ байхгүй байх юм бол болж өгвөл та нар маань
энэ байдлуудаас холуур байхыг хичээгээрэй, тийм ээ. Тэгээ өөрсдийнхөө олж байгаа мөнгнүүдээ одоо зөв зарцуулж байх хэрэгтэй. Зөв зүйл зарцуулж байх хэрэгтэй. Хүний нүдэнд сайхан харагдах гэж өөрөө өөрийгөө одоо зовоож амьдрахаа болох хэрэгтэй. Тийм ээ. Өөрийнхөө одоо өөртөө сайхан тохирсон таарсан зүйлүүдээ л идэж хэрэглээд явж явах шиг сайхан байхгүй. Дотоод энэ амар амгалан ад жаргал одоо эрх чөлөөг эрхэмлэж амьдрах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Бидний энэ амьдрал бол ингээл ойролцоогоор 100 орчим жил үргэлжлэн шүү дээ, тийм ээ. За зарим хүмүүсүүд нь хамаагүй бага амьдран, зарим хүмүүсүүд нь 100-аас ч илүү амьдарч байгаа. Тэгэхээр яг хүн 100 наслсан ч гэсэн энэ 100 наслах хугацаа бол тийм урт хугацаа бол биш байгаад байгаа. Тийм болохоор энэ амьдарч байгаа хугацаанд бид нар одоо болж өгвөл тийм ээ ухамсараа тэлээд энерги маш өндөр түвшинд аваачаад утга учиртай сайхан зүйлүүдийг хийж бүтээж шудраг байдлыг эрхэмлэж тийм ээ сайхан зүйлүүдийг одоо бусаддаа нийгэмдээ тарааж амьдрахын төлөө хичээж зүтгэж амьдрах хэрэгтэй байхгүй тийм ээ. Уг нь бол тэгэхгүй тэгээд маш том үр зээл тавьчихдаг. Тэрнийхээ боол нь болчихдог. Тэгээд тэрнээсээ болоод амар тайван байдлыг мэдэрч чадахгүй, шүн орой ч гэсэн тайван унтаж амарч чадахгүй, бөө стресс, депрессэнд автчихдаг, орчдөг. Иймэрхүү байдалтай маш олон жил амьдраад байхаар тухайн хүний маань сэтгэл зүйн байдлууд маш их доорддог, эрүүл мэндийн байдал нь маш их доорддог тийм ээ. Ингээд нөгөө юм хэцүү тойрогтол яваад байдаг байхгүй тийм ээ. Тийм болохоор та нар маань үр зээл хэрвээ байгаа бушуухан шиг тэдрийгэ төлж дуусга тийм ээ. Одоо гэрээ контрактын дээр гарын өсгөө зурнаа гэдэг бодол маш том зүйл байгаад байдаг. Хариуцлагын зүйл авсан л бол хизээ нэгэн цаг тэр мөнгийг төлж өгөх шаардлагатай болдог. Ялангуяа банкнаас авсан бол. Тийм болохоор иймэрхүү зээлмэл авахтаа бол маш их хариуцлагатай бодож хянамгаа хандахгүй болоод энэ том систем бол хүн болгоныг энэ боолчлын системдээ барьж байх, энергийн түвшнийг нь маш доор хэмжээнд барьж байх хүсэлтэй байдаг болохоор энергийн түвшнөр хүмүүсүүдийн одоо энэ үр зээлийн түвшингөөр одоо хүмүүсүүдийг маш их боолчилдаг энэ систем орчин үеийн нийгэмд бол газар авсан байгаа. Тийм болохоор энэ сайхан ярьдаг хүмүүсүүдийн ам рекламад нь бол автаад хэрэггүй зүйлээ авах гэж үр зээлэнд өөрийгөө унгаадах шаардлага байхгүй шүү. Эдгээр зүйлүүдийг та нар маань анхааралтай аваарай. Тэгээд мөнгөө цуглуулж сурах хэрэгтэй. Олж байгаа мөнгөө бүгдийг нь үрээд идэг биш, тийм ээ. Санхүүгийн сахилга баттай байгаад өөрийнхөө цуглуулсан мөнгөөрөө одоо хөрөнгө оруулах юу гэдэг тийм ээ. Яаж би мөнгөө ихсгэж болох уу гэдэг тал дээрээ ажиллаж санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн төлөө хичээж зүтгэжээж бид нар бас энэ хэцүү системээс өөрсдөө судлах, чөлөөлөх арга зам маань бас нээгдэж эхэлдэг байгаа. Тийм ээ. Энэ ер нь 3D матриксын системээс өөрийгөө бүрэн чөлөөлнө гэдэг бол ер нь бол бас том ажил байдаг. Гэхдээ бол боломжгүй зүйл бол биш. Бид нар өөрсдөө энэ зүйлүүдээс чөлөөлөхийн тулд өөр дээрээ маш том ажлуудыг хариуцлагатайгаар хийж эхлүүлэх хэрэгтэй байгаа. Тэрэнд хүрэхийн тулд биднэрт энэ үн цэнтэй мэдлэг, ухамсар хэрэгтэй байгаад байдаг. Тийм болохоор энэ мэдлгүүдийг би бас та нартай ингээд өөрийнхөө энэ бичлэгүүдээр хүргэж байх болно. Тийм болохоор та нар маань бас миний бичлэгүүдтэй хамт байж тийм ээ сувгийг манаас subscribe хийгээд тийм ээ notification bell-ийг ингээд дараад тийм ээ тэгчих юм бол ингээд нөгөө мэдээлэлүүд нэрээ шинэ бичлэгүүд маань орсон бол ингээд тухайн цаг мөчтөнд та нарт маань ингээд мэдээлэл өгдөг байгаа шүү тийм ээ. Би ерөнхийдөө юм шалдар болдар юмнууд ярих дурггүй. Яг амьдралд хэрэгтэй болох зөв одоо үнэн мэдлэгийг сонирхдаг өөрийгөө энэ чиглэлээр хөгжүүлсээр ирсэн байгаа. Тэгээд энэ талаарх мэдээллүүдээ бас та нартаагаас дуртаяа хуваалцсан. Яа тэгвэл бид нар энэ маш олон хүмүүсүүд энэ мэдлэгийг олж авч иж бид нар энэ том төвшөнд нь өөрсдөө энэ том өөрчлөлтүүдийг авчрах хэрэгтэй байгаа. Мэдлэг, ухамсар биднийг аврна. Энэ одоо цаг үед болол хүн ухамсаргүй, мэдлэггүй байгаагаасаа болоод маш их энэ өвчин зовлон
үр зээл гэдэг хэцүү зүйлүүдэд автагдаад яваад байдаг. За тэгээд бас энэ үр зээл гэдэг зүйлүүд маань бас энэ хүн төрөлхтний нэгдэх чакратаас шууд холбоотой байгаад байдаг. Дийлэн хүмүүсүүдийн болоод энэ нэгдэх чакра бол хаалт үүссэн байгаад байдаг. Тийм болохоор энэ амьдрал нь ерөөсөө энэ санхүүгийн төлөвшөл доктортой байдлыг ингээд олж чадахгүй хүмүүсүүд ингээд амьдраад яваад байдаг. Тийм болохоор энэ нэгдэх чакрага бас хүмүүсүүд цэвэрлүүлэх шаардлагатай байгаад байдаг. Нэгдэх чакра маань үндэс хүрд маань бол бидний хүн төрөлхтний үндсэн хүрд болохоор амьдралын хамгийн чухал зүйлүүдийг хариуцж байдаг. Тэгээ ихэнх хүмүүсүүд маань энэ чакрануудаар хаалттай байгаад байдаг болохоор ингээд ашиг орлого нэмэгддэггүй, цалингаа нэмүүлж чадахгүй, бизнесээ хөл дээрээ босгож чадахгүй гэд ингээд янз бүрийн асуудлуудтай яваад байдаг. Ингээд эн чинь бодвол нэгдэх чакра үндсэн үрд маань хаалт үүссэн байгаатай холбоотой байгаад байдаг. Тийм болохоор энэ хүрдээ энэ зүйлүүд цэвэрлүүлэх ангаах шаардлагатай байгаад байдаг. Тэгээд энэ ангаалтыг одоо би бас хийж өгдөг сессиануудаараа. Тийм болохоор та нар маань бас иймэрхүү бас санхүүгийн асуудлуудтай байгаад байгаа, энэ асуудлаасаа гарахыг хүсэж байгаа, хичээгээд асуудлаасаа салж чадахгүй байгаад байгаа бол эн чинь бас энэ энергийн түвшинтэй холбоотой шүү, үндсэн хүрдтэй холбоотой байдаг шүү. Тийм болохоор энэ заслаа бас хийлгүүлэх хэрэгтэй. Тийм болохоор хийлгэхийг хүсэх юм бол надтаас холбогдоод сессианд маань орж болно. За тэгээд сургалт маань одоо ингээд өнөөдрөөр эхний сарын маань сургалт маань өндөрлсөн байгаад байгаа, жаргасан байгаад байгаа. Тийм болохоор 9 сараасаас эхэлнэ. Тийм болохоор 9 сарын маань бас групп сургалтандаа сууж болно. Хүмүүсүүд маань бас ганцаарчлсан сургалтыг надаас авч болно. Тийм ээ. Бас миний номнуудыг авч уншиж болно. Номнууд маань бол одоогоор англи, испани, пош хэлээр байгаа. За тийм болохоор энэ бүх зүйлүүдээ ингэж өөр дөрөө хийж өгч энергийн цэвэрлэгээ гэдэг зүйлүүдийг одоо хүн болгоо ер нь бол хийж байх хэрэгтэй. Ягаад гэвэл бид нар чинь шууд бид нар өөрсдөө энерги байхгүй. Тийм болохоор энергийн биеуд дээр маань ингээд хаалтууд байгаад байгаа, сөрөг биетүүд байгаад байгаа үед бид нар ингээд маш хүнд байдлуудаас салж чадахгүй маш олон жилээр амьдардаг байгаад байгаа. За тийм болохоор сургалт нь саясад маань орохыг хүсэж байвал надтай холбогдож бичиж болно шүү. Тийм ээ, холбогдороо цагаа аваад тийм ээ энэ сессинд ороорой. За тэгээ имчилэг маань таалагдсан бол бас сувгийг маань subscribe хийгээд гоё комент бичиж явуулаарай. Тийм ээ. За тэгээд бас хэрэгтэй хүмүүсүүдэд нь шеэр хийж өгөөрэй. Тийм ээ. Энэ мэдлэг үнэхээр хүмүүсүүдэд хэрэгтэй байгаадаа болохоор бүгдээр одоо сурж мэдэж авч байгаа зүйлүүдээ ингээд найз нөхдөдөө ойр дотныхоо хүмүүсүүдтэй байнга хуваалцаж байх хэрэгтэй. Бид нар ч одоо энэ үнэн мэдлэгийн гачигдалд орсон байж тээ. Тийм ээ. Мэдээ үзэхээр чаавс мэдээгээр нь дандаа худал юм харуулцдаг хүмүүсүүдийн дандаа тархийг нь угаагаа ичдэг. Айцын энергиэр цэнэглээ ичдэг. Хамаг энергийн сороо ичдэг. Ийм нийгэмд амьдарч байгаа болохоор бид нарт одоо бие биедээ дэмтэй, бие бинийгээ чаддаг зүйлүүдээрээ дэмжих. Тийм ээ, дэмжинэ гэдэг маань бол заавал мөнгө өгч дэмжихийг хэлэхгүй шүү дээ. Талах өгч дэмжихийг хэлэхгүй шүү дээ. Тийм ээ. Талах барих аргыг зааж байгаа энэ мэдлгүүдийг л хуваалцах. Нэгэн лугаа энэ гоё үнцэнтэй мэдлэгийг хуваалцаж байгаа бичлэгийг л ингээд шеэрэгээд явуулчихад л нөгөө хүн маань ингээд тийм ээ сэрэлт аваад ойлголт аваад тийм ээ энэ сэрэх процесст орох боломжтой. За тийм болохоор та бүгдтэй энэ гайхалтай сайхан газараасаа хайрын гэрлийн энергийг бүгдэндөө нь явуулъя. Тэг үнэхээр бид нар бол гайхалтай сайхан цаг үед амьдарч байгаа. Маш их өндөр энерги манай дэлхий рүү орж ирж байгаагийн хажуугаар энэ сөрөг биетүүд маань энэ энергийг саатааруулахын тулд хүмүүсийн энергийг доод түвшинд бариулахын тулд маш олон сөрөг зүйлүүдийг бас зохион байгуулж байгаа. Тийм болохоор бид нар одоо энэ сөрөг зүйлүүдэд энерги өгөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Сөрөг зүйлүүдэд айцтай автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тийм болохоор энэ чухал цаг үед энэ амар амгалан байдал, аз жаргал, хөнгөн байдал, тийм ээ. Инээд баяр баясгал одоо машин хайрын энергиудыг бид нар одоо өөрсдөө бүрдүүлэн өдөр бүр энэ гоё энергийн дунд хүрээлэгдэн амьдарч байх хэрэгтэй. Учраас энэ сөрөг мэдээ зүйлүүд одоо ирээдүйд энэ саруудад ялангуяа маш их болох болохоор сөрөг бүхнээс одоо өөрийгөө хамгаалаарай. Тийм ээ, сөрөг зүйлийг ерөөсөө өөртөө нэвтрүүлэхгүй маш их өндөр
энерги донд өдөр бүрийг өнгөрөөгөрөө тэхийн тулд ч энэ байгальтайгаа бас ойрхон байгаарай. Тийм ээ, байгаль маань бол биднийг бас амар тайван аз жаргалаар дүүрэн байхад маань бас тусалж дэмждэг зүйлүүд байгаад байгаа. За тэгээд бичлэгээнд хүргээд дуусгая. Жаргая. Тэгээд удахгүй дараагийнхаа бичлэгээр та нартайгаа уулзъя. Бичлэгийг маань үздэг сувагтаа маань хамт байдаг та нартай бүгд нь маш их талархдаг шүү. Маш их хайртай шүү. Тэгээд удахгүй уулзъя. Түр баяртай.